За сайн байцгаана уу? Өнөөдрийн ярих кино бол 2014 онд нээлттэй ээж байсан Salvation гэх нэртэй Адлын явдал төрлийн кино байгаа. За кинонд орцгоё. Жон дүүгийнхээ хамт шинэ амьдрал эхлүүлэхээр 7 жилийн хугацаанд хүний нутагт байр суурь олно гэдэг үнэхээр хэцүү байв. Тэрээр энэ бүх хугацаанд ихнэр хүүхдээ өдөр бүр санагалцдаг. 1871 он Америк. Жон дүүгийн хамт галт тэрэгний буудал дээрээс ихнэр хүү хоёроо тосч авч байгаагаар кино эхэлнэ. Жон ихнэр хүүхдээ дүүдэд танилцуулан тэр гурав гэрлүүгээ харихаар нэгэн сүүх тэргэнд суудаг ба тэнд нь шоронгоос дөнгөж гарсан хоёр үл бүдэх хүнтэй цуг сууна. Тэр хэд цааш явж байхад цуг суусан хоёр ихнэрийг нь хоргоож үг өдөн муудалцснаар Жон буу тулган сүүх тэргнээс түлхэж болгоно. Жон араас нь гүйсээр байгаад нэгэн эвдэрхий байшинд тулж очиод хэсэг хайхад хүүхдийг нь зам дээр буудаж алсан байхан тэр. Өгсөн хүүхдэд тэрврээд цааш явж байхад сүүх тэрэгний хөсөгчийг алдсан сүүх нь холгойхон харагдана. Хөсөгчийн бууг авч тэр хоёр дээрэмчинг цааш нь харуулчаад эхнэр дээр очиход эхнэр нь аль хэдийн өгсөн байна. Эхнэр хүүхэд хоёрынхоо цогцсыг аваад гэртээ ирэн орон дээр хэвтүүлээд хажууд нь хараад сууж байхад дүүн ирнэ. За тэгтэл тэр алсан хоёр хүнийх нь нэг нь тэр байдаг Диловри гэх харгас дээрэмчний дүүн болж таарна. Дээрэмчин тэр тосхны дарга Ширип хоёрыг дарамталж дүүгээ алсан хүнийг амьдаар нь авцрахгүй бол ямар ч хамаагүй хоёр хүнийг ална. Алуулах хоёр хүнийг хотын дарга сонгоно. Хэрвээ хотын дарга сонгож чадахгүй бол дөрвөн хүнийг ална гэж сүрдүүлнэ. Хотын дарга нэг хөвшин хүн бас нэг хөл муутай хоёр хүнийг сонгоод өгөхөд тэр хоёрыг будчихад Ширифт хандан хэлнэ. Нэг ядарсан эмгэн хөлгүй зэрэмдэг нэгэн хангалттай биш байла гэж хэлээд өөр нэг хүнийг будчихдаг. Жон дүүтэйгээ эхнэр хүүхэд хоёроо оршуулан хотоос нүүхээр шийднэ. Тосгонд ирээд газраа зарна мөнгөтэй болоод явах гэж байхад Ширифт түүнийг буудам барьж авч Дилорид хил хөргүүлнэ. Америкийн мөнгөтэй гарууд тасгныг бүгд нь худалдаж авахд Дилориг гар хөвлийнхөө үзүүрт зарж байгаа юм байна. Жоныг барьсан Ширифт Дилорийн дүүг яах гэж алсан бэ? Тэгсэн бол нэг эмгэн хөлгөө нөхөр бас нэг эмгөө нөхөр буудуулахгүй амьд байх байсан. За чамайг барьсан дуучлаарай. Ямар ч арга байсангүй гэж тэр хоёр нэг жаалбуу хаална. Тосгонд Дилорийн туслах хүмүүстэйгээ ирж Жоныг хүлж авч яваад нэг шонд уяад орчихдог. Тэгсэн нөгөө газрыг нь худалдаж авсан нөхөр гутлыг нь тайлж авангад энэ чамд одоо хэрэггүй гэх юм тэр. Дүүн тосгонд шоронд байхдаа шоронгийн харгалзагчийг өдөж байгаад хүрээд ирэхээр нь хөлийг нь татаж умраагаад шоронгоос сухтах болно. Диловри нэг олзолж авсан нэг хүүхэнтэй жаргаж байх ба тэрийг эхнэрээ болгоно гэсэн нэг сайхан түүхүүд ярьсан цугтаа хөвтөж байх болно. Жон усан борооноор шондоо хүлээтэй байж байхад шоронгоос оргосон дүүн Диловригийн дөрвөн хүнийг нухан ахыгаа аварч явах болно. Тэр хоёр зүхтаж байхад хойноос нь Диловри өөрийн хүмүүстэйгээ нэхээстэй. Дүүн ахыгаа нэг хадны мухард хэвтүүлж орхиод өөрөө цааш ганцаараа зүхтана. Өглөө Жоныг сэрэхэд Диловри хүмүүстэйгээ хажуугаар өнгөрөхөд дүүг нь алаад мориноос ширцэн явж байна. Диловри өөрийн байранд ирэхэд хэсэг хүмүүс үгцэн байх ба тэд нарыг нөгөө олзолж авсан бүсгийг алаад цухтах гэж байсан болж тараад галт тэргэнд суугаад хөдөлдөг. Дилорийн хүмүүс мороор гүйцэн ирж галт тэргийг зогсон олзолж авсан хүүгнээ дахиад олзолж авна. Жон маань тосхны нэгэн айлд ирэхэд тэр айл нүүх бэлтгэлээ базааж байгаа бэлдсэн эмэгтэй хүүхдүүдийн хамт байх ба нөхрийг нь бас л Дилори алсан болж таарна. Дилори олзолж авсан хүүхнээ алгадан өөрийн хүмүүстэй хэлдэг. Бүгдээрээ энэтэй унтчихад сүулт нь алаарай гэж. За манай Жон гутлыг нь авсан авсчин дээр ирэн буу тулган гутлаа аваад өөрийг нь авсан гэх юм. Тэрэнд ихсэн хотын дарга бас авс хийдэг байж таарад Дилорид хүмүүсийн газрыг худалдаж авч өгдөг бууны нохоо байсан юм. Жон талига жимээгийн дэлгүүр ороход ач хүн үйлчилдэг. Буу сум керосин энтер аваад өөрийгөө зэвсэглээд гарна. Тэгсэн эмээгийн ач хөө бас хамт явъя л гэж хэлээл амжина. Тэр хүү эмээг нь Диловри аалсны өшөг одоо болтол бодоол байгаа юм байлээ. Жон Диловригийн байрладаг газар руу морин тэргэнд хотын даргын цогцыг авсан хийгээ явуулдаг. Нөгөө ач хүүгээр холоос буудуулан өгөөш хийж байх хооронд Жон морины зүчинд галт тавин өөрөө эсрэг талын байшингийн шаланд ороос буудна.
Аж ахуй нэг байшингийн дээвэр дээр хилдээд нэг нөхрийг буудаж байхад байшингийн дотроос өөр нэг нөхөрт буудуулаад алуулцдаг. Буудаж алсан хүн нь хүүгийн барьж явсан шилдэг бензинийг бас буудаж хаглаад нөгөө бензин сумны нөхөр ороод өөрөө шатаад босгочдөг. Диловригийн туслах нөгөө олзолсон хүүхнийг барьцаа болгон байшингийн дээвэр дээр явж байхад Жонд эргэтнлүүгээ буудуулаад унав. Газар унтсан байхад нь Жон гүйцээж алхад бас нэг халдсан туслах нь харж байгаад хажуу талаас нь Жоныг буудаад шарахт болчдөг. За нөгөө халдсан туслах нь Жоныг хаан шал руу буудаж байгаад нэг цорхоогоор шагааж исэн чинь нүдрүүгээ хутгах болчихсон. За тэгээд цухтааж ягаад араасаа Жонд буудуулж өгнө. Жоныг харин Диловри мөрлөнд буудаж шархтуулаад хурж ирэнгүүтээ би чамайг дутуу унж зэрэг чи миний бүхнийг аллаа. Гэхдээ би чамайг ална гэсэн чинь нөгөө ослогдсон хүүхэн Диловригийн араас буудаж шархтуулаад Жон толгороо нь буудаж дуусгадаг. За тэгээд кино болгоны төгсгөлд цагдаа нар ирнэ штэ. Ширэп Жон дээр ирээд чи тэдний хүмүүсийг алж чаджээ. Бид нар найдаж залбирч байсан юм баярлалаа. Тэрнээс Жон нөгөө олсгдсон хүүхэнтэй хамт мориндоо сууж хатруулсараа кино маань дуусч байгаа нэрээ. За тэгээд кино товчлын маань үзсэн та бүхэнд баярлалаа.